Монголын ард түмнийхээ төр соёлтой танилцгаая. Дараагийн сургуульд орж ирж байна. За, ямар сайхан хаварч байна уу? Сайхан, ямар сайхан хаварч байна. Сайхан хаварч байна. Тань замдаа ачаадгүй сайн явж байна уу? Оо, сайн явж байна. За, Таны би лагшин. томголаа. За, сүлд дарга сайхан орж байна одоо. Сайхан орж байна. Видео сургалтын сайхан орж байна. Сайхан орж байна. 44 жил нэгдэл маднамаас байдаг нэгдэл юу байв атом байгууллагад тэгээ өөрөө нэг 20 хэдэн жил маднамаас байдаг хувийнхаа 2000 оноос хойш өндөр насныхаа тэтгүрт гараад тэгээд одоо ойрын нэг 4-5 жил бүр гэртээ нам сууж жаргалаа гэж байна. Өстөл нэр Монголын нүүлтийн соёлын донд л одоо бид нар баг сууж байна тэгээд энэ сайхан уралсан юм ч одоо бүх юм л одоо агуулсан байна. Энэ өстө жигтэй хүн тий. Тэр чигээр нүүдлийн соёл байж байна. Авуу шүү мат Тэгээ яг нэг шүлэг зохиосон байдгийн тэрийг уншчихгүй яах вэ? Тэгдэг үү? Наа тэгвэл хормолт тэтгэр зардгаар хөрс дэлхийд ирэхдээ урын татлахтаа Монголдоо ховд төвөргөө төрсөн юм аа. Амьд бүхний сэтгэсэн алтан нарандаа мөргөдөө ачлал хайраар ивсэн аавн дэйтэй мөргөдөө мэрэгд дээдсийн ухааныг сүлдэд шүтэж амьдрахтаа мөг тэнгэрийн сахиусан залурч ширч явдаг юм аа. Бэлэг оюуныг сэрээсэн багшин ачлалт мөргөдөө гигэн арчлан гүйгүүлсэн сүүн сарандаа мөргөдөө хайрхан сэмгэр уулзынхаа оо таглах нотогта хямар сүлдэн дээдэлсэн төмнэн төшиг явдаг юм аа. Хорвоог тоодож гайхуулсан хөлгийн хямарт мөргөдөө удмын гадаа дэвжээсэн өв дэжтэй мөргөдөө За баярлалаа. Хизээ зохиосон шүлэг үү? Хизээ зохиосон шүлэг. Энэ зохиогоо нэг 4 жил болж байна. 4 жил болж байна. Тэгээ энэ нэг кассет нь байдгийг. Хөгжмийн зохиол чулуун гэдэг хүн аян нээсэн. За. Тэгээд тэр дуугаа би дууж аялж чаддгүй. Зүгээр шүлгээ жийж зоо исчилээд. Дууг манайх шүлгээр. Тий, шүлгээ дуусдаг тэр дуу бас кассетээр дуусав. Тэргээд аян аялж чаддгүй. Тэр згэгээд яваад байдаг. За ингээд маш их баярлалаа. Одоо энэ тайга мэга одоо тэр шармаар хөдөлсөн тэр хоогоор одоо тэр тийм дархлын нутгуудаа явж явт нөхрийг одоо ингээ хараад тэр эндээс хараад одоо тань л шиг болсон. Тийм. Одоо тэгээд явахгүй болохгүй шүү дээ. Хараа юм өрний хүчтэй байдаг болчихлоо. Би Улаанбаатарын хотод нэг найранд очиж сууж илээ. Тэгс нэг юм булангийн дугуй ширээн дээр 10 хүн сууж идэг юм бэ. Тэгс 10 дуучин. Тэгээд тэр дотор хамгийн дөрөв баяр магна дуулаад өрөөдөрхтэй. За баяр магна. Телевизээр таньдгаад гар барьсан. Тэгсэн хэм жахтаа өрөөдөр дуулаад. За жахтан телевизээр таньдгаад. Тэгсэн боддоотор өрөөдөр. За боддоотор чи тэргэн. Тэгсэн нөгөө ноён бондголгийн нэрийг мэдэхгүй. Тэр тийшээ явчихлаа. Тэгээ санаа чарганга сууцгаж авсан. Өнөөдөр чи хурж ирээд ветгор ус гингээ наалда зураг авах. Жавхтан баяр магна Улаанбаатар гоо. Тэгээд чи тэгээ авъя та дээл загт явуулчихна. Баяр магна тэгс. Тэгсээ өвлөн нэг бичгээрсэн маань холуун дээр та аваар. Нэг очоод авсан чад гэртээ очиж задлсан зураг. Тэгсэн яг цөмөр яг нэг зураг залвины бүр нь хацар матраа нэлээж гол авсан энэ. Яг хад зураг зүгээс. Тэгээ сонин тэгээ чиглэлээр одоо өөртөө чинь альтернатив чинь сайн тогтоомоор байна. Бүсгэл аймгийн гаралтай. За. Ээж маань отгоод манай өвөө одоо төмөр уулгийн гаралтай. Хэд төрслийг одоо санаачилж байгаа. Одоо мөнгө очрын галхуу гэж. Бүсгэл аймгийн гаралтай. За. 2 жил одоо баг явж байна. 2 жил одоо тэгээд үргэлжлээ. Тэг жаха ийм алгад яваад тийм. Өдөрлөө энэ малчтын бүх соёл, занзаншил
энэ олон ястан үндэсний өөр өөрийн онцлог үүх түүх ялангуяа энэ алс хол байгаа хасагдмал газарт байгаа сум орон баг Ахмад буурдуудын дээр сэтгэлд байгаа тэр олон жил судалсан тэр сайхан соёлын өс хүний тэр сэтгэлд нь байдаг. Үнтэйгээ хамт одоо энэ устж өгье болоод байна шүү дээ. Тэгээ ингэж л одоо нэг зориг гаргаж л одоо ингэж л одоо явна да тэгээд биднийг хүлээж өгтөж явж байгаа сайхан тэр олон хүмүүсийн итгэл, урмын үг, тэр сайхан сургаал нь энэ хойч үед энэ Монголын ард түмнээс цаана хүрээсээ танигдаасаа олон уул давааны цаана ямар агуу их соёл түүх байдаг, ямар настай хүмүүс юмыг судалсан тэр сайхан үг байж идэг. Алтнаас илүү эрдэнэ байж идэг шүү дээ. Сайхан соёл түүхийг ярьдаг хүн гой сайхан хувцсандаа байдгүй. Ингийн сайхан өмссөн малчин хүний дотор сэтгэл агуу соёл түүх тэр уул давааны цаана өгч идэг. Ингэж л одоо яг зорж л явна одоо энэ 25-аар хүртэл яах вэ гэж одоо залуу наснд тэргүүд таяг тулаад явахаар болсон явдаг үедрээсээ явж байгаа юм шиг. Яриаг сайхан байна. Сайхан байна. Тэгээ олон төмнүүд төлөө ингээд их орон газар шорооноо төлөө ингэж яваа. Үндэ болоод дээд зэргийн баяр хүргэж өндөр амжилт төсөё. За. Уусаагүй. Улсын яг давраг сайлчин гэдэг аюул тодруулдаг байсан юм. Одоо хариусан хичнээн гүсаач тавьчихгүй. Нийтэд гүсаасан гүнэрэг зөвхөн видео 13 жилдээ 10 жилд нэг гүсаасан бах уу? Тийм. Тэгээд нийтдээс 13 сургаж яагаад энэ хүн жинөө сургаж 2-3 дахь сургаж саажвсоо зайлшгүй. Сүүлдээ сургуулийн малчин болж сургууль матавч сургуулийн ажилч өдөөмөрч сургууль сайсуу 10 дэдээ энэ авч өгчээсэн. Гонжиг сургах гэхээр ч одоо нэг саахад сурах юм. Яг ийм нэг өхрөөдөг номхон болгон саа сургаж байгаа. Анх тоглосон. Тий, анх тоглосон. Тэр их сурдаг хүн бүр тустай. Яг тэгээд Монгол хариулдаг хүн тустай тий. Ямар сандаа чигтэр манай нэг хөөж ирээд гэж байгаа. Өрх тойролоо тавих араад дахад бүцэгдэхгүй өрөөд ирдэг ээж нь 13 тий 10 тоглоом нэг хөг тариул. Тэр гонжоо нэг хөг тариул нуур тойролж өрөөд ирдэг. Надад төрөд хажуугаар сүмнээ бүцэгдэхгүй гонжоо ирдэг гэж. Тэгээд одоо шагналд нэг ичнэ одоо энэ төр авчихсан юм аа. Энийг өгсөн маань ярихгүй. Ярихгүй. Нэг тэр ингийн төвөө басна 2 жил 3 жил сард. Тэмээгүүд одоо би ерөн зүгээр 2 настай тэмээгүүд зүгээр хавцраад унгаад тэгээд явж тийм л байсан байгаа мата 20 наснда. Энэ нотгийн одоо сумын хамгийн анхны тэмээч. Тэгээ энэ одоо манай 2 дугаар өргө их удаа өргө чинь 6 дугаар өргө гэж байсан. 11 багтаа. Тэгээ 6 дугаар баг их орон нэгдлэгт байгууж. Тэгээд их орон нэгдлээс үлд мандалтаа нийлээд. Тэгээд ранкна тэмээч юм. Эхлээд 16 ингээс 16 ботгож удаад. Дараа нь 24 ботог. Тэгээд бүх нэгдэл охин тэмээ цуглаад ирсэн. Тэмээч юм яг мөрч юм байлаа манай. Тий. Тэгээд ер нь автагаа нийлээд яах хамжинд нэг 270 ботгож урсан байдгийг. Тий. Ана хоёр нь аманер нэг сумын 3 удаагийн аварга, аймгийн 1 удаагийн аварга тэмээчин болоод би нэг сой тэмээ одмодоо тосн мадж явж байгаа тэмээгөө өгөөл. Тэгээд амьдралын ямаар бас бүрэн хаан сум руу хатам ээжийн тэнхэм удаа тийш гараад. Тэгээд тэр нэг 5-6 жил болсон л да. Манай энэ нутагт байсан. Манай энэ нутгаа хүн. Гашрууг нь хотгоо төм. Хотгоо. Тий.
Энэ нутаг тэмээг мал. Тэгээ энэ нутаг тэмээг амлаад би тослохын хийгээд нэг дашхан гунднууд чинь хөлийн хойшин татна, нууршин татна тэгжээж бодохын амд удаач та. Тэг бас олон нэг баг гундын тэмээг чинь дандаа хэцүү. Тэгээ ер нь зарим нь онд сургахтай зүр охин тэмээ сургахгүй. Би чинь тайлгийн тэмээ их олныг сургадаг байлээ. Би ч одоо 45 юм нэг өрөө сургасан байдгийн бодлын дагуу 300 сая өрөө авсан байдгийн. За тэгээд энэ нэг тэмээ одоо суур хонь суур тэмээ зүйтэй одоо нэг суурт нэг л ат байд. Хоёр ат бараг байхгүй. Тэгээд тайлар сургаж өгөх нь. Тэгээд 5 дахь жил 6 дахь жилдээ би 12 эмнэг тайлар сургаж хэрэмд өгчээсэн мэдээ хоёр ураар. Хойш нь 3 дугаар гээд тавжийн хэрэмд өгчээлээ, очир хатын хэрэмд өгчээлээ, чөд оржгон хэрэмд өгчээлээ. За тэгээ 2 дугаар гээд болохоор хоньны суурьуудын нэг төлдөг суурьуудын тэмээ нэг тайлар өгдөг. Тийм байлаа. За тэгээ. Тэр үед бол маш сайхан хүний төлөө хүн ажиллана. Хүний төлөө. Дарга нурууд ерөөсөө тэр хүний гэсэн сэтгэл. Яа ч ажиллана. Ер нь тэгээд одоо хүн төрөх болно. Нэгдлийн даргын тэрэг аваад явна. Сүүлдээ яг хүн юмдаг тэрэгтэй болж хүн юмдгийн тэрэг идэг болсон. Хүн чанарын хамгийн сайхан цаг үе. Тэгээд амарх байранд 7 хоног амрууд нь амарт зүүнийг. Тэгээд маш хөргөж өгнө. Нэгдлийн даргын тэрэг хөргөж өгнө. Тийм сайхан хүндэлтэй байлаа гаднаа. Ээгүүч. Манай хөдөөсөө гочлууд тэмцэл байсан баг. Тамаах одоо энэ хийж байгаа амьдлалаасаа танилцуулах. Энэ одоо манай хөргөн хүн байгаа минь. Энэ бямбач одоо манай бүр арга хол яс махны төрдий хүн. Оо зөв. Тосын аруулаг сумын одоо үндсэн иргэн бай бас хотход гэж явдаг. Миний аав ээж одоо энэ орон нутгийн сумын ара юугаар одоо нутгаж байгаа цагтаа насыг барсан малчин өөрөө малчуудтай. Тэгээд одоо 92 оноос хойш л одоо тэгээд энэ нэгдэлтэй хөтөлбөрийг маллаар одоо тэгээд явж байна. За тэгээд одоо яг таанрын одоо энэ сайхан үйл ажил бүтээж яваад одоо би маш их баяртай байгаа. Монголын ард түмэн одоо өв соёл занзан шиг утга агуулга алдах юм бол Монгол нэрээ алдна гэж одоо би дотор тэгж бодож явдаг. Одоо энэ үйл ажлыг одоо Монгол даяар одоо та бүгд маань одоо энийг юу гэж сурталчилан таниулж түгээн дэлгэрүүлж энийг одоо зөв байдлалд нь оруулах гэж яваад одоо маш их баяртай байна. За тэгээ би одоо яахтай 72 онд зэрэгтэй болоо 75 онд халагт ингэж хурц ирэл энэ жилээр гэр болоо тэгээд малсараад энэ 2000 оны зууданд энэ хүн зууданд бараг байдаг мата алдаа. Тэгээд тэрний өндөраас хүүхэд шиг төрүүлсэн томчлог гэсэн. Тэгээд энэ бас л тэр үед чинь мөнгөн ордог гэх юм байдлаар байхгүй мөнгө чинь одоо чанга мөнгөн орлого маш ховор байсан. Тэгээд одоо аргагүй чинь 1998 оноос л одоо нэг ийм бүтээлийн юу уран бүтээлийн ажлыг л одоо ишижсэн байгаа. Тэгээд одоо нэг 25 жил одоо хийдэг болж байна үү да. Ингээд одоо ингээд ингээд бүр хот хөдөг маш олон удаа одоо 30 гаруй үзэгчнүүдтэй үйл ажиллагаанд оролцоод одоо ингээд явж байна да. Энийг одоо хийхэд одоо суралц тийм үү өөрийгөө хөгжүүлээ явчих чинь. За энэ
Одоо нэг байрлалаас яасан гэдэг утгал аваад өгдөх болов. Уур одоо оногдсон асуудал. Асуудал. Байрлалаас юм чадвар. Тэгээ манай аавын залуусууд яг хүчсэн юм одоо тэгээд загсуулаад одоо явчихна уу гэдэг одоо өвөр мистер халаар хийгээсэн юм байна. Тэгээ одоо нэг өвч гэр музей байгуулсан. Энэ одоо тэгээд хааштай бүр мөнгөд орш. Нэг одоо өвөр музей бүтээл чадхаасаа чадахгүй хөтлөө одоо тэгээд хайрцаж байгаа нэг юм бүтээл болгосон надад ингээд дахин одоо ийдэл явж байгаа. Байглаас өгсөн гэсэн. Байглаас өгсөн аав ясад ийдэл одоо Хөдөлгөөн байдаг тийм. Бүр нэг цаанаас өөр болцсон. Бүр мэрэгчд биш бүр нэг цаанаас хүнд юм. Цаанаас одоо юу гэдэлэр гэсэн. Нөгөө талдаа амьдрал тавчиг илгэсэн. Нөгөө талдаа одоо тэрнийхээ юг ингээд төлөвлөгөөт бодлоготой тооцоотой ажилтны одоо үр дүнд одоо ингэж гарч яваа хаа гэж ойлгоо. Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр. Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт сонирхолд нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг авдагдуулалгүй. Уламжлалт технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалах утас 9920 54 Тэг3 Хаяг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. Цахилгааны төлбөр нэмэгдэж байгаа энэ үед та халаалтын зарлаа одоо байгаагаас нь ч буулгах боломж бийг мэдсэн үү? Ажлаасаа тараад гэртээ ирэхэд эсвэл амралтаараа цуслан дээрээ ирэхэд гэр өөдөөс тув тулаахан фүн гээл огтох хичнээн сайхан билээ. Гэхдээ ингийн тул бид нар өөртөөч байгаагүй өдрийн цаг заримдаа бүр хичнээн өдрөөрч халаалтаа хэвийн ажиллавал хий дэмий мөнгөө урсгасаар л байдаг. Тэгвэл бүгд найрамдах Солонгос улсын Daewoo Energia брендийн албан ёсны дистрибьютор Totcom Service компани хамт олон танд шийдлийг санал болгож байна. Бид эрчим хүчний хэмнэлттэй 5 төрлийн халаалтыг худалдаалж байгаа бөгөөд бүгд алсын зайнаас өдөртөгдөг тул ажил дээрэж аялалдаач айлтгүйгээр халаалтаа тохируулж зарлаа хэмнэх боломжийг олгодог. Та суйрлуулалт баталгаа сервис бүгдийг бидэнд даатгаад хэмнэсэн мөнгөө хэрхэн зарцуулахаар төлөвлөж. Totcom Service Хот айл хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багцдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багцдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн soft leaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар өөдөн савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Soft leaf. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хадгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэгжилж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. За сайхан аварч байна уу? Сайхан аварч байна уу? Сайхан төрийн ажил нь өндөр. Өндөр байна. За таны ажил бол сайхан байна. Ариу. За сайн явж байна. Тоор хөсгөл аймагт орой.
4 сумд ирж байна. За Ирж олон сумаас гараад. Нааш товчлол тогтсон тэгээд гайгүй дээ. Жоохон нэг 10 онцол тэгээд баг гол унаал тэгэл тойрох юм шүү. Тэгнь Тэ. өндрөл аймагаараа таарч. За тэгээд харуулах сум маань хэдэн жилийн төвхтэй сум байна. Сум орон нутгийн талаас нь танилцуулах. Жоохон та мэдээлэл авч иж уул өөр баг руу явахгүй бас босхгүй тий. За тийшгүй яхаа тэгээд энэ юм бас энэ сайхан Монгол орноо таараад Монгол орныхоо сум болгонд өөр ингэсэн онцлогтой байгаа. Тэр дундаа энэ малчтай нүүдэлчин ахуй соёлыг одоо энэ үе соёлыг бач үедээ одоо зүйлс таниулахаар ингэж зорж байгаа скейт багтан төлөвлөгөө материал хөргөж байгаа одоо манай сум үлдсэн гэсэн даа гэж талхалтай байна. За баярлалаа. Тэгээд манай сум маань одоо 93 жилийн түүхтэй сум байна. 1931 онд анх одоо үүсэн байгуулагдсан. Гэсэн ийм одоо түүхтэй. За бид бүхэн маань одоо өнгөрсөн 2021 онд манай сумын жилийн болсон. За тэр үеэр одоо бас нэг дэлхийн нийтийг хамаарсан айхтар. Нөгөө корона болж цаана нийтээр л одоо улсын баяр наадмын бол ялангуяа сумдууд одоо тэмдэглэлтэй байгаа тэмдэглэл өгдөг байгаа. Өнгөрсөн за тэгээд 2022 онд сумын 90-91 түүхийг бас сумынхаа дахин шинжлэх дэж дайрчдын түүхтэй холбоотой мөн одоо шинээр юм байгуулдаг сумынхаа дэжтэй хийсэн ийм одоо ажлууд бас өрнөсөө хийх гэж болж байгаа байгаа. За тэгээд Өсгөл аймгийн тухайд одоо манай харуулах сум байна. За нийтдээ 8 сум байгаа. Тод сум тод шүү гэж болж байгаа. Тэр дотроо одоо төрөний таны хэлсэнчлэн шатрон чингүнжийн түүх дурсгал тэр үнтэй холбоотой одоо түүхийн зүйлүүд бас би за хамгийн ойрын жишээ бол манай сумын дөрөвгийн одоо байрлаж байгаа. Цагаанчлал хайх. Түүний цагаанчлалын аваа гэж нэрлэж байна. Энэ аваа байна. За энэ аваа бол түүхэндээ яг энэ чингүнжүүд таатаа гэж чингүнжийг одоо надад манжид очиж энд цаазлуулах. Эндээс нь ганц авчирсан дэлхийн хоронд гэж хэлсэн байна. Чингүнжийн эрхээ хоронд авчирч энд байршуулж дараа нь одоо бач үедээ түүх болгон үлдээх зорилгоор нэрээс нь кодын одоо арт түмнийг одоо дахин шүтэн болгож тэр хүнийг шүтгийн тулд эхлээд аваа усгах вахт юу шүтдэг вэ? Аваагаа босчихж тэгсэн байх. Тийм одоо өчигдөр тусгалтаа ийм аваа босгосон гэсэн түүхтэй тэгээд ийм одоо түүх юм бас байна. Ер нь хичнээн багтаа. За манайх ч газар нутгийн хувьд нэг 6 багтаа. Засаг захааны нэгжийн хамт те 6 багтаа. Яг дайжих уу, мал аж ахуй дагнасан. Ийм л одоо онцлогтой. Сум байна. Мөрөнгө амийнхаа төвөөс 75 төгрөгтэй баруун хойд байрлаж байгаа. Яг цагаар өгч ихэд мөнхийн цэвдэхтэй юм биш. Оршдог. За баруун талаар одоо дэлгэрэн голынхоо дагуу одоо зарим манай 2-3 ч баг одоо талаараа гэж. Дэлгэр мөрөн хөө болоод дагаж юм. 1 2 3 дугаар. 1 2 3 дугаар. Нэгдүгээр баг нь одоо хөрөнд тусамтай хэлдэг. За хоёрдугаар баг маань цагаан болсонтой. Гуравдугаар баг маань цагаан бол өөч ихэж оршдог. Ийм их л уулахыг өндөр хавцал дунд одоо байдаг болчаад байна. Тий, ер нь тооноор нэг хоньяар нэг шиг байна. Газар бас өндөр уулах газар шүү. Ер нь энэ альтаа хамгийн өндөр цэг нь болж таарж байгаа. За аймгийн төвч нэлээд жоохтой газар шүү дээ. Эндээс наашаа болоод одоо өгсөж ирдэг. За тэгээд энэ
бид нар нэрсэж ярьж нэршиж сурсан бүрэн бүлгийн дөрөлж ямаат гэдэг байгаа. Энэ дээр гарч иртэл өгсөж байгаа. Тэгээд эргээд хоошоогоо одоо Дагтын явтар гэж яриа сурсан шүү дээ. Хоош дахь тусмаа олон задгууруудж байгаа. Намд ор болж байгаа. Дахиад одоо бууж байгаа гэж явах. Үнэт цэг байна. Тэгэхээр манайх бол нэлээд хамгийн өндөрлөг цэг. Тэгээд одоо нэлээд хүүтэн сэрүүн уурал засалтай ийм сон байгаа. Би нэг юм бодъё. Ар болдог гэдэг нэр байна тий. Ар өөр өстө болсноос байдаг юм болов. Энэ нэрний утга нь ямар энэ болгонаараа нэрлэлсэн байна. Ар болдог. Нэрний утга нь одоо манай цагаанчлууд овооны наадталд бол ар болог байна. Тэгээ энэгээр нэрлсэн баг. Өөр болог гэж байдаг юм. Өөр болог гэж бол одоо яг тийм нэр томьёотой. Усны жоохон юутай байдаг тий ар болог гэсэн юм. Тий, манаас нь яг зөвхөн яг энэ баруун талаараа түрүүний миний ярьснаа дээгүүрийн гол бол урсч байна. Гэтэ тэр маань хавцал дагаад тэрлүү манай 2 3 1-р багийн л айлууд өвөлдөө тий өвөлж байна. Тэгэл тэрлүү орж өвөлждөг. За бусад үед бол дандаа наашаа цагаандаа гарч ирж байна. Одоо яг энэ сумын төв бусад багууд маань бол бас хавартай. Тий, усны жоохон асуудал байгаа. Гэтэ бас нуур цөөрөн бол тэгэхээр би хашаа манай сумын юм бол харган нуур гэдэг гүний ходог гаргаж байна. Нуурын хаяа гэж байна. Одоо суурсан юм байгаа. Гүний ходог гарч байгаа. Гэхдээ бүр тийм амар гарахгүй байна. Бих баг тий. Байгалийн нэг мөнхийн зэвдэгтэй учраас маш их гүнээс гарч байгаа. Сумын төвд бол нэг гүний ходог одоогийн байдлаар ажиллаж байгаа. Тэгээ энэ маань бас 130 метрийн 136 метрийн нээс гардаг. За тэгээд мөнх зэвдэгтэй учраас ойр хөлддөг. Тэгээд бид нар ч тайлбарлах боломжоор зэтгээл Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр. Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт сонирхол нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг алдагдуулалгүй. Уламжлалт технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалах утас 9920 54 Тэг3. Хаяг Улаанбаатар хот, Баян зүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. Цахилгааны төлбөр нэмэгдэж байгаа энэ үед та халаалтын зарлаа одоо байгаагаас нь ч буулгах боломж бийг мэдсэн үү? Ажлаасаа тараад гэртээ ирэхэд эсвэл амралтаараа цуслан дээрээ ирэхэд гэр өөдөөс тув тулаахан пүн гээл огтох хичнээн сайхан билээ. Гэхдээ ингийн тул бид нар өөртөөч байгаагүй өдрийн цаг заримдаа бүр хичнээн өдрөөрч халаалтаа хэвийн ажиллуул хий дэмий мөнгөө урсгасаар л байдаг. Тэгвэл бүгд найрамдах Солонгос улсын Daewoo Energy брендийн албан ёсны дистрибьютор Totcom Service компани хамт олон танд шийдлийг санал болгож байна. Бид эрчим хүчний хэмнэлттэй 5 төрлийн халаалтыг худалдаалж байгаа бөгөөд бүгд алсын зайнаас өдөртөгдөг тул ажил дээрэж аялалдаач айлтгүйгээр халаалтаа тохируулж зарлаа хэмнэх боломжийг олгодог. Та суйрлуулалт баталгаа сервис бүгдийг бидэнд даатгаад хэмнэсэн мөнгөө хэрхэн зарцуулахаар төлөвлөж Totcom Service. Хот айл хөлдөө өгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багцдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөө өгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багцдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг.
Хатжуулсан шилнэнүүтэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softlif-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар уудан савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softlif. Сураар одоо ингээд шүлжих хэдэн дээд нь одоо хэдээр шүлжих вэ? Дөрөөр шүлжсэн, 8-аар шүлжсэн хоёрын ялгаа нь юу вэ? 8-аар шүлжих бүх гой бод гэхгүй дөрөв чи. Дөрөөр шүлжсэн чинь бүх хавтаа бод юм уу? Энэ дөрөөр 8-аар шүлжсэн юм ийм. Бид чи энэ гой бод бод. Зөв. Тий. Тойрог нийлээд. Тойрог нийлээд бүрт авч. Хэдэлтэй. Энэ бол дөрөөр шүлжсэн. Тэр юм байгаа. Энэ бол одоо нэг тань уут. Яа. Одоо энэ яманасыг долоо модонтой цайгаа эндээ хийгээл. Эндээ хий. Тэгээ зөвхөн цай гэхгүй ч одоо бүхэл энэ бол шүү дээ. Энэ бол одоо 20 цайгаа хийчих. Энэ 3 ч байгаа. Энэ 3 нь хахад цайгаа хийн, хожроо хийн, боцоо хийсэн ч болно юм. Хэр нэ давсан. Цай давсан. Энэ одоо тэгээд нэг 3 удаа онгоолохгүй юм биш. Тийш дээ. Нэг таталтаар ерөөсөө 3-ыг нэ болгож чангалаад юм аваад чангалчихна. Онгоолгочих юм байна. Нэг талтаар 3-ыг надад хаа. Боцоо чинь цай давсан юм баян зүйл бол нэг талдаа хожроо хийгээд хийх шүү. Манай чинь боцоо хийсэн ч бол наас нь шийгмээ татсан. Ой надад бүхэл юм хийж байна. Тий. Энэ заавал цай давсахгүй энэ өөр одоо бос юм хийж болно шүү дээ. Малын арсаар хийсэн чинь амттай. Наад чинь 7 сарын нэг баярын хоогон тат нэг ч шийгээд тэр найсыг 8 сар удаа тэгэхээр арсын удаач хөрсөн удаа суучаад дэлгэхгүй юм лээ. За ингээд юм гурав. За цайгаа ичнэ. Авсаа ичнэ. Борцоо ичнэ. За тэгээд өөр юмудаас хийж болно. Ер нь бол нэг манай Монголын бас энэ сайхан ухаан ш. Одоо ингээл татлаа. Хороогийн боочлоо. Ами. Хороо яа. Тийм ээ. Монголчууд энэ жоохон аялах дуртай шүү дээ. Тийм. Гэхдээ нэг гэр бүлээр аялахдаа ер нь гэрт нэг юм хүн болгонд нэг юм аяны богц байна уу юм гээд байрны айлч гэсэн. За отор нүүдэлгүй юм бусад одоо зүгээр энгийн гэрт байж хэрэгтэй шүү дээ. Байж ах хэрэгтэй байхгүй. Энэ марлын энэ ч одоо юу нэрсэн? Хонь ямар нэрсэн? Марлын арьс чинь ерөөс юм муутдаггүй. Хөгжрүүлдэггүй. Тий. Тэгээ байрлаас гарсан одоо урмал байна уу? Арууд хийдгээс шүү дээ. Байрлаас гарсан одоо тэр урмал байна уу? Борц байна уу? Юмны тэр гарч байгаа. Одоо тэр амин дэм ишүүд нэг муутдаг байхгүй. Одоо энэ урмал хийсэн тэр урмал чанараа алдах. Борц их чанараа алдах. Гол ерөөсөө энэ арьсны давуу тал. Арьсны давуу тал. Зя. Энэ бол хоёр юм уу? Энэ хоёрыг. За бас адилхан ингээд том жижиг биш. Том жижигээр яа. Энэ одоо үлдсэн нэг алдсан уут хийсэн. Бохны алдсан уу. Усууд болохоор нэг зоосоо хийгээд аваад. Энэ ерөөсөө ингээд уут хүн хийж болно, ахуй хэрэглээгээ хийж болно. Заавал цай давсахгүй. Тийш дээ. Өөр юм хийж болно шүү дээ одоо энэ. Жохо Монгол маягаараа одоо үндснийхээ нэг юм хийсэн ер гоё гангарыг үлрээс юм. Тийш дээ. Юу энэ чинь итгэхэд юм байхгүй. Бид нэг ойлголт нэр л яваад байна. Цай давс гэж. Тий. Өөр юм бэ. Тэрээс орж ирэхгүй шүү дээ. Тэр өөр юм одоо хийж байна. Өдөр утас муц юмудаас хийж болсон болох байхгүй. Энэ хүмүүс чинь одоо нэг юм хийх гэдэг үстэй. Ийм юмас бас нэг гаргаж ирээд ингээд бас нэг явуул бас нэг хүний нүдэнд бас нэг арай таадаг шүү дээ.
Бас буянтай харагдана. Тийм шүү дээ. Нэг гой янз бизнес зүгээр чинь ингээд нэг айлууд ингэж байж байгаа юм. Тэгээд одоо эндээс ингэ уйлж шít. Бизнес. Тэгээд борон дээр шавшаа. Бодсон шүү дээ. Тэгээд таваад эндээс ингэ борт тавсан шít. Тавсан. Нэг өөрөө нэг энийг 2-3 хатад борцоод хийчихээ. Сайн давсаа игээд ингээд нэг болно шүү дээ. Яачсан. 3 хоногийн хоолой ингэ багтаж шít. Тийм шүү дээ. Тэгээд яг нэг айлхад нэг аюул их олон юм зургуулаад амар юм. Зэн бол цайны ут байна. Цайгаа чийждэг. Дугуй болонтой цайгаа ичнэ. Борцоо ичнэ. Тэг өөр одоо босод юмудаас хийж болно гэж тэрээс уутах гэсэн байсан. Энэ одоо юу вэ? Энэ түлхэр оосон. Яг ингэж хийчихгүй юм. Нэг чирширхээ. Нэг шагаа нэг түлхүүр юм. Ингээд хийх юм. Зөв. Машины зүрхний нэ. Ташуртаа хазаатаа. Машины тойлон дээгөө. Тий. Бэлэгт нь одоо ингээд энэчнээс их учиртай юм байгаа шүү дээ. Хазаар юм. Хазаар. Өөр юу нэ? Хазаар ташуур байгаа. Ташуур. Осоо. Чөтөр. Энэ жижигхэн юм байх тусмаа сүлжээ хийж байгаа. Амар ийгээрээс. Тийм л. Хоруугаар ингээд үстэй. Том юм бол одоо гайгүй. Тий. Жижиг тусмал их нарийн юм. Тийм аашиг нарийн. Хөлжмөд идэв. Энийг дөрвөөр шүтсэн чөдөр байна. Чөдөр. Тий. Хөлжмөдөө юу хөө? Нэртэй юу? Дөрвөөр шүтсэн. Дөрвөөр шүтсэн. Морны чөдөр. За энэ морны чөдрийн энэ нэр бүсгийн тайлбарлаж өгөөш. Энэ одоо нэг энэ одоо юу гэх вэ? Морны залуу үед ойлгож байгаа зааж өгөө тий. Дээр үед одоо энэ чөдөр байхгүй нэгэ тушаа гэдэг байсан. Хоёр. Тий. Энэ хоёроо одоо бол яг энэ ингээл чөдөр болчихж байгаа. Энэ чөдрийн сум гэдгийг, энэ чөдрийн сум гэдгийг. Энэ хэсгийг юу гэдэг вэ? Наад ч одоо чөдрийн сумтай ялгаагүй явж штэ. Тэгтээ энэ сум гэдгийг энэ алга гэдэг. Энэ алга гэдгийг энэ сум гэдэг. Зөв. Тушаа нь бол хоёр юу гэдэг тийм. Тушаа нь хоёр байдаг гэсэн. Энэ хазаарны энийг одоо ямар шүлгүүд вэ? Энэ үү? Тэ. Энэ одоо бүх той шүлжмөр. Одоо усууч энд нэргүүлээд энийг юу гэдэг юм нэр? Ингээ байж. Энэ одоо зөвхөн манай болохоор ногцон шүлжмөр гэдэг байсан. Ногт. Тий, ногцон шүлжмөр. Той бүх гэж манай гэдэг яадаг. Бүх. Тий. Морны одоо тэгээд нэг шанаа манай холохгүй. Юу тийм байхгүй байсан. Очир зүггүй зангилгүй ч бас морой хайр. Тий, морой хайр гэж манай гэдэг бид бүгдэнд нь зааж өгдөг байсан. Тэгээд одоо ингээл явж байгаа юм да. Энд нэг 6 шүлжсэн нэг яа энэ байна. 6 шүлжсэн дараалга энэ байна. Дараалга. Энэ 6 шүлжээд. Энэ одоо хамгийн дээд нь 6 юу? Хамгийн дээд нь 6. Энэ 6 шүлжсэн дараа бол морин дэгийн явах гоё хайдаг юм лээ. Би сая морийг одоо нэг холохгүй. Өргөн багтсан. Нарийнж тахын 6-аар одоо энэ нэг ойлгох юм л. Морины гэж үз юм болчиход байхгүй. Өргөн багтсан. Усууч одоо энэ нарийн хотмын яг нарийн аваад ирийн модууд одоо энэ 6-аар дийлэнэ. Морины олон даруулга бол одоо морин нэмэлт заавал байх хэрэгтэй. Заавал байх хэрэгтэй. Аюулгүй. Нэмэлт даруулга. Ааваасаа сайхан дамжин ирсэн энэ агуу их сайхан өв соёл, өв боломжтыг бас түгээж, дэлгэрүүлж, хадгалж, хайрлаж яваа. Удны сайхан буурлынхаа буйныг те 9 хойш үедээ сайхан дэлгэж явах бол дугай гэж сайхан ирөөж байна. Тэгээд дахин уулзалтыг тавьяа.